Артузо үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгалмаа. Маргааш гэж өдөр байдгийг хизээч бүү март. Роман. Кэти юу ч мэдэж бодож амжсангүй. Нэг л мэдхэд түүний бүх хувцсыг тайлуулан хорхын ногоо хувцс өмсгөх нь тэр. Кэти хийдий хорход орсон ч нүүрэндээ өнөөхөл худлаа инээмсэглээ тодруулан дуулууртай наргагүй харгалзагчийг даган явна. Харин дотроо ихэд айж байлаа. Тэрээр онгойлгосон хаалгаар орвол түүнийг ижил ногоон хувцастай хүүхнүүд мөн нэгэн харгалзагч эмэгтэй угтан ав. Харгалзагч эмэгтэй Кэтиг тасаг дундуур дагуулan явсаар урдаас бэлдсэн өрөөнд оруулаад хаалгыг хаав. Тэр өдөртөө Кэти айж балмагцсан зүрхээ намжаах гэж төмөр орон дээр хоёр хөлөө өвдгөөр нуглан бодол дарагдан сууж байтал удалгүй хаалганыхын төгжээ онгоон харгалзагч нэгэн шар ажиал ууттай идэх юмны хамт өгөөд өрөөнөөс гарав. Кэти тэр өдөртөө юм идэх ямар ч хүсэлгүй байсан. Дээрээс нь даарч байсан тул ажиалыг нь нөмрөн суусаар. Хэдий удаан суусныг мэдэхгүй хүүхнүүд шуугилдан баяртай сайхан амраарай маргааш уулзыг эцгийх бүдэг дуулдаж удалгүй гэрэл унтран оронд нь бүдэг гэрэл асав. Унтах цаг болж хэмээн ойлгон босож чилсэн хөлөөжийн нэгэнтээ сунаагаад усаар амаа зайлаад сая өлснөө мэдэн харгалзагчийн өгсөн уутны амыг нээвэл нэг хэрчим талхан дээр зүсэм хям хэрчим бяслагтай мөн жижиг сүү нэг алим харагдана. Бүгдийг эдэн сүүгээ ууж дуусгачгаад хажуулдлаа. Төмөр орон нухан дээрээс нь ажиал нь хатхан дэргүй онтод сураагүй түүнд энэ шүн жинхэнэ там гэлтэй. Тэрээр хөрөөсөөр сая нэг унтав. Арай хийж нэг унтаж байтал цочтол нь босоод хэмээн чангаар ойрлон байснаа төд удалгүй хурц гэрэл асахад нүдээ нухлан арайхийн өндийлөө. Түүнээс бараг нэг цаг хагасын дараа үүд онгон хориглууд эхнээсээ гарцгаахад Кэтигийн ч хаалга онгойсон тул өрөөнөөс гарвал шинэ хүнийг сониучрахсан харц угтан ав. Кэти өглөөний цагаа уучгаад шүүх хуралтай хэмээсэн тул авч явахаар ирсэн цагдааг даган гавлуулан гарлаа. Тэд явсаар нэгэн өрөөнд орвол тэнд Смит түүнийг хүлээж байв. Кэти Смит байсанд баярлан өөдөөс нь хараад танимхааран ялдам инээмсэглээд заасан санал дээр нь суухад Дэвид түүний өөдөөс харан. Хатагтай Кэти ямар хувайн да? Би их хайж байна, Смитэ. Яагаад намайг энэ аймар газар байлгаад байгаа юм бэ? Хэмээгээд худлаа уйлгнахад. Би Смит биш, хошууч Дэвид байна. Чи үнэхээр энд яагаад ирснээ мэдэхгүй байна уу? Тийм ээ. Би үнэхээр юу ч мэдэхгүй байна. За тэгвэл энэ хүнийг таних уу? Хэмээгээд нэгэн зураг үзүүлэхэд нь харвал санчрын зураг байх нь тэрэ. Кэти сандран юу гэхээ мэдэхгүй гүлгэнэн сууж байтал Дэвид дууга чангаруулан энэ хүнийг таних уу? Хэмээн дахин чангаар асуувал Кэти толгой дохлоо. Хэрхэн яаж хизээнээс ихэж таньдаг болсноо бүгдийг хэл. Би зүгээр л мэднэ. Худал бүү яар. Чиний ярьсан бүх яриа бичигдэж байгаа. Чамайг түүнтэй хамт амьдардаг байсан гэд бүгдийг бид мэднэ. Хэрэв худал ярил энэ бүх яриа чинь шүүх хурал дээр хэргийг чинь хүндрүүлэн ялыг чинь л нэмэх болох байх та. Би үнэхээр гэснээ иг маггүй уйлж эхлэв. Дэвид түүнийг хэсэг харцангаж байгаад. Кэти одоо жүжиглэхээ бол. Бүх зүйл нэгэнд ил болсон. Чи үннээ хэлэх юм бол магад чиний ял хөнгөрч мэднэ. Үүнийг сонсоод Кэти нулимсаа арчаад хэсэг бодол хийлж байснаа бүх бурууг Рондод чихэн өөрийгөө авч гарахаар шийдэв. Тэрээр энэхүү шийдвэрээ гаргачаад дотроо Рондо, чи энэ бүхнийг эхлээгүй бол, хэлээгүй бол би зүгээр л явж байх байсан. Тийм ээ, чамаас л болсон. Гэж бодоод нэгэнтээ санаа алдаад элчин буурсан нүдээр Дэвидийн өмнөөс ширтэн.
Нэг тамхи өгчих. Энд болохгүй. Би эхнээс нь юм орхитуулахгүй ярихын тулд тамхи татаж тайвшрах хэрэгтэй байна. Хэмээтэл Дэвид Кейтийг дагуулж ирсэн цагдаа руу хараад тамхи вэ нү? Хэмээвэл нөгөөх нь гайхан болох юм уу хошуучаа хэмээвэл Дэвид зөвшөөрөн толгой дохив. Кейти асааж өгсөн тамхиг хэд шуналтаа сороод нэгэнтээ санаа алдаад бүгдийг ярьж өгөхөөр эхлэв. Дэвид яриаг нь тасалгүй сонсон зарим нэг зүйлийг тэмдэглэн байснаа сүүлд орондоо өнөөх ярьдаг хүнтэйгээ яриад гарахтаа санчрыг нь үгүй хийн гээд эхэл шийдэмгий дуугараад гарч явснаа хүртэл хэлв. Тэгээд сүүлд санчрыг хүн амны хэрэгээр баригдсан тухай гарахад Рондогоос гайхан асуувал Рондо түүнд алаагүй орхисон. Харин хамтрагчийг минь алжчихсан байна хэмээн эхэл уурлан ярьж байсны хүртэл бүгдийг хэлв. Дэвид Кейтигийн өмнө аягтай цэвэр ус тавиад Рондо тэр ярьдаг байсан хүнийхээ талаар хэлж байсан уу? Үгүй. Нэг баян хятад ажил санал болгож байна гэхээс өөрийг хэлээгүй. Тэгвэл тэр хүн нь хятад хүн байх нь хэмээн амандаа шивнээд за бид өөрийн чинь мэдэх бүх мэдээллийг авлаа гэж бодож байна. Тийм ээ. Би өөрөө мэдэх юмаа л хэлсэн. Би өөр юу ч мэдэхгүй. Нэрээ шүүс мэдээ. Чи намайг эндээс гаргана үсттэй. Одоо хэмээн орилоод цөрхрөн уйлбал Дэвид цагдаад догсноор Кейтийг өрөөнөөс аван гарав. Энхээ наран туяа хоёр Эрдэнэ ханд хоёрыг гэрт нь оруулж өгөв. Эрдэнэ юмыг яаж мэдхэв хэмээн санан гэртээ орон ортлоо тэрэгцэр дээр энхээгийн тусламжтай суун төрүүлэн явах ажээ. Гэрт ороод тэрээр сая тэрэгцэр дээрээсээ босон нэгэнтээ сунаагаад гэртээ ирсэн чинь ямар сайхан байна. Бас хөвцээр байтал хамаг би бүр хөшчгөж хэмээтэл энхээ инээмсэглэн. Тэгхэл байх та. Таач бас их мундаг төвчээртэй юм а. Биширсэн шүү. Хүн чинь цагаа тулахаар санаанд оромгүй юм хийж гарахааргүй дэвчээр гаргадгийн байна. Энэ бүх хугацаанд би чамайг таньд чадсандаа баяртай байна. Хэрв чи хүсвэл би чамайг өөрийнхөө оронд бий болгох гэсэн юм. Тэр чинь юу гэсэн үг вэ ерөнхийлөгчөө? Одоо би мөнх хотыг илрүүлтэл босож ирэхгүй. Тийм болохоор чамаар өөрийн хийх гэсэн бүхнөө хийлгэх болно гэсэн үг. Тийм ээ, болж л байна. Би таны итгэлийг алдахгүй. Би мэдсэн энхээ минь. Харин чи надад эхний ээлжинд шин овогт гэж хэн болох юу хийдэг? Өнгөрсөн болон одоо үеийн намтар түүхийг олж өгөх хэрэгтэй байна. Энэ чинь харин их яривхтай асуудал байна да. Тэгтээ би хайгаад үзье. Үнэн дээр би ч шин овогтыг нарийн сайн мэдэхгүй. Хэдий тийм боловч өөрийн хэмжээнд мэдээлэл цуглуулж өгнө. За сайн байна. Тэр хоёрыг ийхүү ярилцаж байтал ханд наран туяа хоёр мөн унтлахын өрөөнд ярилцах ажээ. Охин минь, чамд хэрхэн яаж талархахаач мэдэхгүй юм. Зүгээр дээ багшаа. Та одоо тайван байх хэрэгтэй. Хамаагүй хямарч болохгүй гэж баяр жаргал эмч анхааруулсан шүү. Тийм ээ, би мэдэж байгаа. Хүүгээс минь сураг байна уу? Өмгөөлөгч нь маш сайн ажиллаж байгаа. Удахгүй дахин шүүх хурал болох юм гэсэн. Тийм үү, ашгүй дээ. Тэгвэл мөдхөн гэртээ ирэхнэ хэмээгээд сулхан инээмсэглвэл наран туяа санаа алдаад. Ханд багшаа, өмгөөлөгч нь хэлэхдээ хүн амны хэргийг цайруулж цагаатгаж болох байх. Хэдий тийм ч санжир тэр үед хар тамхи хэргэлжсэн байсан болохоор яалтчгүй хэсэг хоригдох юм шиг байна лээ гэсэн. Юу, яаж тэгж болдгийм? Хэмээгээд цөрхрөн уйлтал наран туяа сандран цүнхнээс нь ухаанаа нь балартвал үнэртүүлээрэ гэсэн уусмлыг аван хамарт нь нааш цааш хөдөлгөн үнэртүүлбэл арай ухаан алдаад унчихлгүй сэргэн ирэв. Наран туяа болчингүй үг хэлсэндээ өөрийгөө буруутхан балмагдан байснаа. Багшаа, та жаахан унтчих. Би та хоёрт хоол хийгээд өгье. Тэгдээ охин минь, би яах вэ? Цаад ахтаал нэг сайхан гурилтай шүл хийгээд өг. Удаан шин гарсан хоол идсэнгүй. Химээгээд хэвтээд өгөв. Наран туяач үнэртүүлсэн эмэндээ тайвшраад унтчихлаа хэмээн бодон өлмий дээрээ гэцээр хаалгыг нь зөөлөн хаагаад хоол хийхээр гал тогооны өрөөнд очин хөлдөө мах гарган гисгээхээр богино долгионы 100 хийн минутыг нь тааруулаад гал дээр тавьсан усанд ясхийн залгаад сонгон сармис арилгав.
Эрдэнэ энхээ хоёр хэрхэн юунаас эхэлж ажиллахаа ярьж байтал энхээгийн гар утас дуугарв. Дугаарыг нь хартал мөнх бат залгаж байна. Энхээ Эрдэнд мөнх батыг залгаж байна хэмээгээд утсаа аван дууг нь чанга эргэждээр тавьтал Эрдэнэ тохирсон ёсоор дуу хараагаараа асаан анхны бичлэлтэй бичлээ. Ерөнхийлөгчийг гэрт нь хүргээд өгчих үү? Тийм ээ. Ажил чинь юу болж байна? Би одоо сан эр группийн ерөнхийлөгч шүү. Энэ нь хүссэн үедээ гараад явна гэсэн үг. Тэгэхдээ хэмээснээ амаа хамхаад өнөөдөр чинь их олон зүйлийг хоёулаа тэмдэглэх болох нь дээ. Ерөнхийлөгчийг эмнэлгээс гарсан, бас чамайг группийн ерөнхийлөгч болсон гэд. Хаа нэрээ болох юм. За хаана уулзах вэ? Хаан ч байсан яах вэ? Эртээдийн ерөнхийлөгчийн ухаан алдаж унсан газар суух уу? Яагаад заавал тэнд гэж хэмээн эхэл сэжиглэнгүй өнгөөр асуувал инхээ албаар чанга инээгээд. Өнөөдрийн хамгийн гол баяр ерөнхийлөгч ярьж хөдөлж чадахгүй болсон ч амьд байж гэртээ гарч байгааг тэмдэглэх юм байгаа үсттэй. Тийм болохоор анх ухаан алдсан газар нь тэмдэглэвэл яасан юм гэж бодоод л. Нэрээ болох юм. За тэгвэл 2 цагийн дараа тэнд уулзъя. Надад ажил гарчихлаа. Доод давхрын 7 дугаарын өрөөнд хүрээд ирээрэй. Нэг бол хүлээж байгаарай. За тэгье, ойлголоо. Цаг нь болж энхийг гарахад Эрдэнэ түүнд анхааруулan. Энхээ минь болгоомжтой байгаарай. Цаад мөнх бат чинь юу ч сэдэж яасан ч байж мэднэ. Энэ дуу хураагуур чиний альч халаасанд байсан маш сайн татаж авч бичих болно. Бидний эцсийн эд мөрийн баримт энэ л байна. Битгий нэг их мэдэх гэж улаарай. Цаадах чинь хар авчхаж мэднэ. Ойлголоо ерөнхийлөгчөө. Би гэртээ хараад танд юу болсныг бүгдийг хэлнэ. Тэгээрэй. Хэдэн цагт байсан хамаагүй залгаарай. Мэ энэ имийг уучих. Согтоодгүй юм. Гээд түүнд цагаан өнгийн бөөрийнхий эм өгвөл инхээ зөвшөөрөн уувал нөгөөх нь их гашуун байсанд араас нь кола уух гэтэл Эрдэнэ хориглоод цэвэр ус өгөв. Энхээ товлсон газраа 5 минут хоцрон очвол мөнх бат аль хэдийн ирж гисэн түүнийг хүлээж суув. Тэд ойр зүрийн юм ярилцсан өмнөх хоолоо идэн бас ч гэж архиа тулган хүртэцгэн. Энхээ мөнх батаас тохирсон асуултаа хэд хэдэн янзаар асуусан боловч мөнх бат тэр бүрт нь аргалан өнгөрсөөр энхээ дөрвтэй юм мэдэж авч чадсангүй. Сүүлийн удаа асуухад нь мөнх бат түүнд өнөөдөр чи бид хоёр ерөнхийлөгчийг гэртээ гарсныг л тэмдэглэж байгаа. Чамайг шин овогтод ажилтгийг би мэднэ. Шин овогт надад энэ бүхнийг хэлсэн. Чамайг группийн ерөнхийлөгч болох ажлыг шин овогт хийсэн үү? Хэмээн аль болох найрсаг асуувал мөнх бат толгой дохиод. Тийм ээ, шин овогт бүхнийг хийсэн. Мундаг, алсыг хардаг ухаантай хүн дээ. Чи надад шин овогтын талаар хэлж өгөөч. Би үнэндээ сайн мэдэхгүй. Тэр боломжгүй гэдгийг чи надаар хэлүүлтгүй мэдж байгаа. Миний мэдэх юм чиний мэдэх хэмжээний л юм байгаа гэд өөрийг хэлсэнгүй. Энхээ мөнх батаас ямар ч байсан өнөөдөртөө иймэрхүү байдлаар өв унаж чадахгүй гэдгээ мэдээд тэртээ тэргүй утахгүй байсан тул харих санал тавьбал мөнх бат ч зөвшөөрөн тэд тооцоогоо хийхээр үйлчлэгчийг дуудав. Энхээ төрөвчөө гаргаж иртэл мөнх бат гар дээр нь гараа тавиад өнөөдрийн тооцоог би хийчихье. Чи дараа нь болоорой. Энхээ ч зөвшөөрөн толгой дохиод хитвчээ далд хийв. Энхээ гараад үүдэнд бэлэн байсан таксинд суун нэг харих гэснээ болон наран туяагийн гэрлүү яв. Тэрээр уцаа гарган дугаарлуун залгаж байхдаа өөрийн ирэхгүй инээмсэглэх ажээ. Байна уу? Хэмээн наран туяа дуугарвал энхээ түүнд харан хамтлагийн санандаа дууг өмнөөс нь дуулхан тэр. Нэг бадгийг дуусаад нараа би танах руу явж байна. Удахгүй очлоо. Яах гэж? Санаад байна. Бас баяраа тэмдэглэмээр байна. Чи цаг хэд болж байгааг мэдж байна уу? Тийм ээ. Цаг 23 цаг болж байна. Орой болчихсон байна штэ. Хоёулаа маргааш уулзъя. Би бараг танай байрны гадаа ирчихлээ. Гээд утсаа таслав. Тэрээр таксинд мөнгөө төлөн буугаад дээшээ үлийн цонхыг нь харвал
гэрэлтэй харагдахад инээмсэглээд урагшаа алхтал хажуугаар нь нэг машин дайрхан холгүй зөрөн өнгөрөхдөө газарт байсан шалбаагийг цацчихав. Энхээ амандаа бүтлгүйг нь гайхан өмдөө гөвөн хальт цэвэрлээд орц руу оров. Ашгүй цахилгаан шатн ажиллаж байсанд олзуурхан товчлуураа дарах гэтэл нэг залуу хүлээж байгаараа гисээр гүйн орж амжив. Энхээ нэг ч ихэн бодсонгүй 6 давхрын товчлуурыг даран хідэн давхар вэ гэтэл өнөөх залуу хамгийн дээд давхар гээд уцаараа нэгийг бичин харагдав. Гэтэл ч цахилгаан шат 6 дугаар давхар хэмээн хэлээд хонхон дуугаран хаалга нэгдэхэд энхээ буун нүүрэндээ инээмсэглэл тодруулан наран туяагийн хаалганы зүг алхтал гэнэт араас нь хэн нэг нь амийг нь дарж байгаад хутгалчихав. Савицкий олж авсан материалуудаа эхнээс нь уншиж байтал Дэвид хүрээд ирэв. За сайн уу Дэвид? Ажил хэр урагштай байна да. Сайн, ажил тун дажгүй байгаа шүү. Ямар ч байсан Кейтийг ам алдуулаад авсан. Рондо гээд найз залууга буруутгаж байна лээ. Аа, тийм үү. Ингээд тэр Рондо гэж ямар хүн байна? Яг одоогоор хар тамхины хэрэгээр саатуулагдж байснаас өөр ноцтой зөрчил хараахан тэмдэглэгдээгүй байна. Хар тамхины хэрэгч их ноцтой асуудал да. Ингээд гэрчийн мэдүүлгийг үндэслэн баривчилсан уу? Баривчлах гэсэн боловч олдохгүй байна. Эн чинь юу гэсэн үг вэ? Харин ямар нэг сэжиг аваад хаа нэг тийшээ зугцсан бололтой өөр үзэгдэхгүй байна. Интерполоор зарласан уу? Өнөөдөр л цацсан байгаа. Яаж яваад мэдчихсэн юм болоо? Харин тэрийг олох гэж санал дэвшүүлцгээж л байна. Кейтигээс Рондогийн тухайн асуудал тэрээр юу ч мэдэхгүй. Нэг л өдөр ажилласаа ирсэн чинь явчихсан байсан. Тэрнээс хойш ирээгүйгээд. Тэгэхээр хамаг учир тэр Рондод л байгаа юм байна. Хэрв Рондог олж хэргийг нотлох баримтаар хүлээлгэж чадвал санчир гин бурууг нь тогтоогдож магад юм. Бид түүний хаа байгаа газрыг олж илрүүлэхээр чадах бүхнээ хийж байгаа. Рондо тэр өдөр гэрээсээ гараад хэрэг болсон газар шунжин давхиж хүрээд өөрийн эд мөрийн баримт байвал устгахыг хүсэн очсон ч нэгэнд хоцорчээ. Цагдаа нар аль хэдийн Фэтийн байшинд нэгжлийг хийж буй бололтой гадна доторгүй харагдахад амандаа хараал урсгаад бушуухан тэндээс холдов. Тэрээр хурдны замаар хар хурдаараа хаашаа явж байгаагаа ч мэдлгүй давхих аж. Новш гэж ямар хурдан шинжлээд ирвэ. Би маргааш нь л очиж шалгах минь яалаа. Одоо энд байж хэрхэвч болохгүй. Англи улсын нутагт байвал хаанч байсан намайг олохдоо л олно. Тэгээд би яах вэ? Гэнэт түүний толгойд шин овогт ороход бушуухан хурдны замаас гарan зогсоол дээр машинаа тавин үүргэвчээ уудлан тэмдэглэлийн дэвтрээ гаргаад дугаарыг нь хайж эхлэв. Салгалсан гараар хурдан эргүүлэн гүйлгэн харж байтал жижиг хүрэн тэмдэглэлийн дэвтэрт тод улаанаар хүрээлэн тодруулсан дугаарыг удалгүй олж аван шин овогт руу залгав. Аз болж шин овогт нэг их удаан дуудуулсангүй. Шин овогтоо би Рондо байна. Таны хийснийг бүгдийг хийсэн. Санчера цагдаа нарт баригдаж явсан. Тэгээд ч газар дээрээ баригдсан юм чинь тэд учрыг нь олчих байх гээд санаа амар явж байтал миний нэг найз хэргийг дахин сөхөж давж заатах шүүх хурал хийх гэж байгааг хэлсэн даруйд нь би эдмүрийн баримт үлдээсэн эсгээ шалгахаар дөнгөж сая очтол цагдаа нар тэнд аль хэдийн ирчихсэн байна. Одоо би яах вэ? Англи улсын нутаг дэвсгэрээс хурдан гарахгүй л бол мүд би баригдах болно. Байз яасан гинэ? Чи жаахан удаан ярихгүй бол би гүйцэж ойлгохгүй байна. Бүтэлгүй новч бол доо химэн амандаа өглөөд дахиад эхнээс арай ааж ухнаар үг нэг бүрээ зөн хэлбэл шин овогт дууга хураан дуугарсангүй хэсэг хугацаа болов. Рондо сандран шин овогтой байна уу? Та намайг сонсож байна уу? Тийм ээ, би бодож байна. Битгий орилоод байна. Ямар ч мөнгөгүй, очих хүнч байхгүй би яах болж байна? Энэ бүх хэрэг бүрэн илчлэгдэхээс өмнө энэ улсаас гармаар байна. Чи тэгээд хэрхэн хөлийн дээс алхах болж байна да. Хэрв цагдаа нар чамайг андаж байгаа бол гарах бүх гарцад эргүүл тавьсан л байж таарна. Арайш тэгж амжаагүй байхаа гэж бодож байна. Тэгтээ хашраас буруутахгүй. Надад мөнгө байвал би ямар нэг арга болон мөнгөөр шийдэж гарч болох юм.
Чи 3 цагийн дараа над руу залгаадах. Би тэр үед чинь яах ихээ шийдээд хэлье. Ингээд миний талаар ямар ч уул мөр байхгүйз. Таны надад явуулсан мөнгөний баримтаас өөр юм байхгүй гэж бодож байна. Бодож байна гин шүү. За, ямар ч байсан залгаарай. Би тэгэхэд нэг арга олохыг бодъё. Тохирлоо. Цаг яг одоо 20 цаг 35 минут болж байна. Би тань руу 23 цаг 35 минутад залгая. Түүнийг хэлж дуусаагүй байхад цаана нь ямар ч чимээ гарахгүй байсанд гайхан харвал утас нь аль хэдийн тасарсан харагдав. Ямар ч байсан шин овогт нэг гарц хэлэх байх. Тэрээр нэгэнтээ санаа алдаад эхэд өлснөө сая л мэдэв. Арай энэ хаваар миний тухай мэдээлэл тарж амжаагүй байх хэмээн бодоод холгүйхан байх шатхуун түгээх станц руу орвол тэнд халуун кофе, сэндвич зарж байлаа. Нэг том аян халуун хар кофе, 2 сэндвич, нэг том чипс, том цэвэр устай аваад машиндаа суун утсаа машиныхаа цэнэглэгчин залган хөгжмөн асан радиогийн долгионо мэдэн дээр тааруулан тавиад сонсонгоо сэндвичээ том өмхлэн идэв. Шин овогт утсаа таслаад хэрхийг шийдэж адан гартаа эргүүлдэг бөмбөлгөө хурдан эргүүлэн бодлогшрно. Түи бүтэлгүй новш. Яаж яваад илчлэгдчихдэг байна. Хэдий намайг хэллээч мөнгө шилжүүлсэн баримт хуурамч нэрээр байгаа тул би олдох нь лөөлөө. Тэгэхээр хувь заяаг нь өөрт нь даатгаад орхив. Одоо надад орондоо хэрэггүй. Харин нэг бодлын амар боллоо. Орондоо тогтсон цагаас 1 минут хоцорлгүй залгавал шин овогт уцаа аваад эхэл урайлах нь аргагүй. Орондоо би бодоод ингэж шийдлээ. Одоо би чамд мөнгө явуулж хэрхэвч болохгүй. Учир нь чамайг хайж байгаа болохоор хяналт хаа сайгүй чангарсан байгаа. Харин чи яаж ийж байгаад хятадд хүрээд ир. Энд ирсэн хойно ч би чамайг сайн нууцлж чадна. Юу? Би яаж нэг ч зоосгүй гарч чадах юм? Тэгэд намайг хаана нуuna гэж. Яаж гарч ирэхээ өөрөө бодож ол. Хэрэг би чам руу мөнгө явуулж байгаад баригдвал би ч тэр ялгаагүй баригдах болно. Би баригдчих юм бол чи наашаа ирлээ гэхэд мөнгөний их үүс үргүй хэрхэн амьдрах вүлээ хожмоо бод. Үнэхээр гараад ирч чадвал би чамайг тэр бүр цагдаагийнхан бодоод ч олохгүй жижиг улс болох Монгол улс руу төвөггүй гаргачихна. Тэнд миний итгэл түнш группийн ерөнхийлөгч хийдэг болохоор чи хангалуун сайхан амьдарч чадна гэсэн үг. Монгол улс гэж нөгөө санчрын улс үсттэй. Тийм ээ. Санчир нэгэнт Монгол хүн гэдгийг бүгд мэдж байгаа юм чинь намайг харин ч төвөггүй олчих юм биш үү? Түи рондо минь ухаантайхан сэтгэж. Тэд Монгол улс гэж мэдж байлаач чамайг тийшээ гараад явчихна гэж зүүдлэгчгүй мэдээ. Чи наашаа гарч ирэх арга замаа л хай. Би чиний овг нэрийг солих ажлыг хөөцөлдөө. Одоо тэгхээс угаасаа өөр сонголтгүй юм байна. Гэвч би гарлаа гэхэд тантай хэрхэн холбогдох болж байна? Чи ямартай ч гар хүний олоодох. Тэгээд яг гарахаасаа өмнө надтай яриул. Би үн хүсийг нь ирэхээр нь тооцохоор тохирохыг бодъё. Харин хүнээ сайн сонгож олоорой. Хоёрын хооронд хулчгар хүн олчихвол бүх төлөвлөгөө нурна гэдгийг сайн санаж яваарай. За тэгье тохирлоо. Ингээд орондоо хаана очиж хинтээ уулзвал болох талаар бодож эхлэв. Эрдэнэ гэртээ ноутбукээ асаан энхээгээр мөн хотын өрөөнд нууцаар тавилсан камера асаав. Энхээ хизээн нь яаж амжуулсныг мэдэхгүй ч үзэгдэж буй байршлаар нь үүдний тэнд тавьсан бололтой харагдана. Мөн хот өглөө 9 цагийн үед ажлынхаа өрөөнд орж ирэв. Тэрээр их л ууртай харагдах аж. Хоёр гараа өмнөнийхөө халаасанд хийн наас цаашаа холхох харагдана. Тэгж байтал гар утсан дуугар бололтой ширээн дээр байсан уцаа дугаарыг нэгэнтээ хараад авлаа. Сайн байна уу шин овогтоо? Тийм ээ би мэдэж байгаа. Харин мэдэх захирал очир өнөөдөр надад хариу өгнө гэсэн. Очир гэж хин юм? Удирдах зөвлөлийн гишүүн. Түи чи цаатгаа сайн хахуулдарай. Эргээд гарах гарцгүй болтол нь найдвартай хийн шүү. Ойлголоо. Би харин хэрхэн ярилцах талаараа яг бодож байлаа. Гэтэл хаалга тогших дуулдахад мөн хот. Шин овогтоо би эргээд ярэ. Ирж байх шиг байна хэмээгээд
уцаа таслаад заа гэвэл очир захирал ороод ирэв. Очир тэр өдөр Мөнх хотын талаар илүү мэдээлэл олохыг хүсэн компьютерийнхээ ард сууж байтал утсан дуугарв. Харвал Эрдэнийн дугаараас залгаж байсанд яагаад ч юм бэ сэтгэлэн төгших мэт болоход бушуухан утсаа авав. Байна уу? Байна уу? Байна уу? Хэмээн дуугаа арай чангаруулан дахин дуудвал цаанаас нь гинэт. Очроо, битгий сандраарай. Чи яг одоо над дээр хүрээд ир хэмээн ерөнхийлөгчийнх нь дуу гарах нь тэрэ. Та минь ухаан орчих уу? Ашгүй дээ. Тэгэлгүй яах вэ хэмээн баярлсандаа бараг хашгиран хэлбэл дууга аяд гэмдээ. Хинт ч юу ч хэлж болохгүй. Чамайг ирэхээр би бүгдийг хэлье. Тгий. Би одоохон очлоо гээд гарахаар хувцас өмсөж байтал өрөөнийх нь уц дуугарв. Очин автал Мөнх хот байна. Очир захирал та яг одоо миний өрөөнд хүрээд ир. Би гарах ажилтаа болчихлоо. Ерөнхийлөгч чинь дуудаж байна. Хэмээхэд бие барин гараа тас атгаад. Чи яг одоогоор албан ёсны ерөнхийлөгч хараахан болцохоогүй байгаа шүү. Гээд уцаа таслаад гараад яв. Очир болж байгаа бүхний учрыг олж ядан Эрдэнийн өөдөөс гайхан хард сууна. Ерөнхийлөгчөө, энэ ингэхэд юу болоод байна? Чиний ингэж гайхширч байгаа чинь аргагүй. Ярил эхээ уртаа түүх. Зүгээр л би Мөнх хот ямар нэг санаа гарах гээд байгааг мэдсэн болохоор ингэж мэдэж авах нөгөөтөөгөр амьд үлдэхээс өөр арга надад олдсонгүй. Бид бүгд маш их харамсаж, харуусаж, халаглаж байлаа. Инкээс өөр аргагүй байдалд орсон намайг уучлаарай. Ажлаар юу вэ да? Ерөнхийлөгч минь, ажилчид бараг бүгдээрээ ажлаа хайсан. Би Мөнх хотыг биш группээ бодож тэнд байгаа. Бусад удирдах зөвлөлийн гишүүд, хэлтсийн дарга нарт ч ингэж үүрэг өгөөд эхнээс нь буцааж ажилд нь оруулж байгаа. Тэрнээс гадна Мөнх хот $100,000 гаргаж өг гээд байгаа. Юу? Тэр тийм их мөнгөөр яах гэж байгаа юм бол? Хааш нь хинлүү явуул гэсэн. Би тэрийг сайн мэдэж амжаагүй байгаа. Санхүүгийн албаны даргыг үүрэгдээд санхүүгийн албаны дарга нэг бол ерөнхийлөгч, үгүй бол очир захирал мэднэ гээд халгаагаагүй байна билээ. Сая би тань руу гарах гэж байтал намайг өрөөнд ороод ир гэж дуудаад би гарах ажилтай. Чи төр болохоос жинхэнэ ерөнхийлөгч биш гэж хэлээд гараад ирлээ. Зөв. Тэгэхээр инги хэмээгээд дууга намсхан шивнэг шахам яахыг хэлэхэд очир үе толгойд охин сууна. Мөнх хот шинэ овогттой яриагаа дуусгаад зөвшөөрөл өгвөл очир орж ирэн мэдлэгчгүй шууд очин сандал дээр суулаа. Мөнх хот мөн сандал дээрээ суугаад хэсэг өөдөөс нь харж байснаа. За тэгэхээр очир захирлаа. Би санхүүгийн албанаас мөнгө гарах мэдлгүй ерөнхийлөгч болоод байна. Тийм ээ. Групптэй холбоотой санхүүгийн захиран зарцуулалтыг Эрдэнэ ерөнхийлөгч ч дур мэдэн авч ашигладаг. Тэгвэл би юу хийж болж байна? Тэрийг та өөрөө мэдж байгаа байлгүй дээ. Ингээд $100,000 гэдэг бага мөнгө биш. Та үүнийг юунд зарцуулах гэж байгаа вэ? Мөнх хот хэсэг төгдчихснээ хоолоогоо засан бие хормын төдий эзэмдээд. Энэ мөнгөөр би хог дахин боловсруулах үйлдвэр барих болно. Эрдэнэ ерөнхийлөгч хэлэхдээ энэ төсөл хүчингүй болсон гээгүй л. Яг албан ёсоор хүчингүй хараахан болоогүй байгаа. Тэгээд ч Хятадын тал маш их уурлаж, өөр улсад хийх байсан ажлынхаа гэрээг цуслаад танаа групптэй хамтрах болцоход байхад хэрв тэгж байвал нөхөн төлбөр нэхэмжлэн гээд байна. Хэрв нөхөн төлбөр нэхэмжилбэл энэ үүнээс хэд дахин их тоол гарах байх та. Тэгвэл тэр хариуцлагыг та хүлээх үү? Очир хэсэг тэнэгэлдэж байснаа. За яах вэ? Та нарийн төлөвлөгөөг нь дахин танилцуулаад яг тэнд хүлээ авах корпорацийн дансны дугаарыг өг. Тэгвэл бид дахин ярилцаж үзээд мөнгө гаргах эсгээ шийдээ. Энд чинь ганц та бид хоёр ярилцаж шийдчих асуудал биш. Мөнгөний асуудал асар нарийн болохоор удирдах зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар шийдэхээс өөр аргагүй байдаг юм. Мөнх хот юу гэхээ мэдэхгүй гартаа байгаа балаа хуруугаараа оролдон сууснаа. За би таны үгийг цааш нь хэлье. Тэгвэл урдчлага $50,000 гаргуулж тэдний талд найдвартай гэдгийг харуулах хэрэгтэй гэж бодож байна.
Тэр харин болно. Та надад дансныхын дугаарыг хүлээж авах хүнийхэн нэртээ өгч хэмээгээд цөмхөө уудлан цаас бал гаргаж ирвэл мөнх бат бүр ихээр сандран. Надад яг одоо алгаа. Би тэгж байгаад уцаар холбогдсон асуучгаад танд хэлье. Ингээд очир зөвшөөрөн өрөөнөөс гарвал мөнх бат бушуухан шин овогтод залган саяны ярьсан бүхнийг хэлбэл шин овогт. Муу санаатай нохой химээснэ баггүй мөнгө ирж байгаа болохоор өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй зангаараа яалтчгүй хувийнхаа дансны дугаарыг өгөв. Нэг корпорацийнхаагаа өгөх гэснээ корпорацийг судалж мэдвэл тийм ажил хийдэггүй болох нь дороо мэдэгдэх болохоор инкээс өөр арга байсангүй. Рондо явсаар Абердинд ирснээ сая л нэг анзаарав. Нөгөө жижиг хүрэн дэвтрээсээ Абердинд танил хүн байгаа эсэх талаараа эргүүлсээр бараг нэг цаг орчин болсны дараа олон жилийн өмнө хамтарч ажиллаж байгаад удалгүй шоронд ял аваад явсан хүний дугаар харагдахад туйлаас их баярлав. Залгаж байхдаа энэ дугаар дээрээ одоо байгаа болов үгүй болов. Байлаа гэхэд энэ хотод байгаа эсэх үгүй бол шоронгоос ч суллагдаагүй юм уу? Нэг бол дахин өөр хэрэгээр шоронд орсон ч байж магад хэмээн олон таамаг дэвшүүлсээр. Утас нь нэг удаа дуудаад авсангүй. Дахин хэд залгуулсны эцэст сая нэг уцаа авлаа. Хинбэ? Сайн уу? Жош мөн үү? Өөрөө хинбэ? Тэгвэл чи Жош мөн байх нэ? Ашгүй минь гэж. Би Рондо байна. Таньж байна уу? Рондо гэж ямар? Дүүндэд байдаг 5 орчим жилийн өмнө байх. Чи манай хотод байсан да. Нөгөө баян хатагтай хоёул хамтран заллаагүй юу? Том тансаг хаусандаа 3 муур 2 нохоотойгоо амьдардаг Хейдер гээд. Саналаа. Чи хаана байгаа юм? Яаж миний дугаарыг олвоо? Би танаа хотод байна. Уулзах хэрэг байна. Тэгэлгүй явах вэ? Чи хаана байна? Би очиод авъя. Ингээд орондоо ямар ч байсан нэг хүн олж авсандаа баярлан хуучин хүрэн дэвтрээ чанга гэгч нь үнсээд буцааж өөр хүчиндээ хийгээд тэрхүү дэвтрийг аваад гарсан өөрийнхөө ухаантайг магтан дахин нэг аяг копи ухаар машинаа төгжин дэлгүүр явлаа. Энхээ гинэт араас нь амийг нь дараад хутгалахад ингэж чинээ санаагүй байсан болохоор тэрүүхэндээ мэгдэн сандарсандаа яаж чадсангүй. Гэтэл хутгаа сугалж буй бололтой эхэд өвтгөн сэрүү татах агшинд хамаг хүчээ шавхан гараа нуглан тохиолдон гизрүүн хүчтэй цогтол өнөө хүн алхам ухрав. Ямартай ч холдуулж чадсан агшныг ашиглан эргэж харвал нүүрэндээ урт ноос малгааны зөвхөн нүд хамрыг гаргасан биеэр өөртөө нь ойролцооч туранхай хүн байв. Өнөөх залуу дахин хутгатай гараа өргөн энхээ рүү дайрвал энхээ түүний гарыг барин тамираа тасартал ноцолдож гарав. Энхээгийн тамир нэгэнд барагдаж тэрээр далайсан байсан гарыг нь атгаж байсан гар нь сулран хутгатайгаар нүүрэнд нь аажмаар дөгсөөр. Энхээ орилохыг хүссэнгүй. Гагцхүү сүүлчийн хамаг хүчээ шавхан 2 гараараа дээрээс нь 2 гараараа гартаа барьсан хутгаа тас атхан дайрах хүнийг эсэргүүцэх ажээ. Араасаа хутгалуулсан газар их цус алдаж байгаа бололтой халуун бүлийн юм урсаж байснаа доороос нь хүйт оргон жиндүүлэх ажээ. Одоо түүний тамир нэгэнд барагджээ. Нүдэнд бүрэлзэн толгой нэргэн гарын салгалан дэмэл толгойгоо 2 тэшин сэгсрэн займжуулах тэр агшинд гэнэт тэднийг цагдаа нар бүслэн дээр нь байгаа хүнийг босгоод гарыг нь хүчтэй цохин хутгийг нь унгаагаад гавлан аваад явхад энхийг мөн эмнэлгийн түргэн тусламжийн орон дээр хэвтүүлэхээр өргөв. Энхээ ухаан нь самгартахаас өмнө түүний гарыг хэн нэгэн атгах гээд харвал наран туяа нүдэндээ нулимстай эмч нарыг даган шогшоо харагдав. Энхээ түүнийгээ хараад хайрлан инээмсэглээд ухаан алдав. Наран туяа маргааш нь тохирсон ёсоор хандыг дагуулan багшиндээ очихоор явлаа. Од баяр эрхээрээ мэрэглэн үзснэ. Ямар сони юм бэ? Нэг л том гарз гараад байна да. Тэр чинь юу гэсэн үг вэ? Их л том гарз гарах нь гээд байна. Та хүсвэл заслаа хийлгэж болно. Гарц гэхээр яг юу байж болох вэ? Юу ч байж болно. Ямар нэг чухал зүйлээ алдах гээд л байна да. Тэгээд би яах вэ?
Ямар ч байсан заслаа хийлгээд ав хэмээгээд юу бэлдэж ирэхийг нь хэлж өгөв. Харвал хоньны атга ноосноос эхлээд олон зүйл бэлдэх байсанд баярснаа хэлээд тэднийхээс гарав. Гараад хэсэг явж байснаа наран туяа хандын бодлогширсан царайг хараад "Ханд багшаа, та зүгээр үү?" "Тийм ээ, ямар гарц юм болоо?" "Харин л дээ. Тэгтээ ямартаач заслаа хийлэгчгүй гайгүй байлгүй дээ." "Хүүмэн арай тэр шорондоо тэрчгтэй хатах юм биш байгаа" хэмээгээд уйлахад наран туяа яахаа мэдэхгүй хэсэг балмагдан байснаа цүнхнээсээ салфетыг гаргаж ирэн нулимсыг нь арчаад "Үгүй байлгүй дээ багшаа. Өмгөөлөгч нь их сайн өмгөөлөгч гэсэн. Тэгээд ч өөртөө их итгэлтэй байсан биз дээ." "Мэдхгүй юм да. Ямар гайн шүглэхээрээ тийм хэрэгт орчихдаг байна. Бас энэ эрдэнэ байна. Ажил үйлс нь овоо урагштай явхаар бусдын нүдэнд илүү харагдаад байдгийн байх та. Яасан ч хэцүү болчихсон нийгэм дээ. Та ингэж их сэтгэлээ хямрааж болохгүй гэж баяр жаргал эмч хэлсэн шүү дээ. Эрдэнэ ах Санчир хоёр эр хүмүүс байна. Тэгээд ч Санчирын хажууд сайн өмгөөлөгч байна. Эрдэнэ ахын хажууд инхээ байна. Тийм болохоор тэд яасан ч алцахгүй. Та өөрийгөө л бод." Яг ийм үед сэтгэлээ хуваалцаад ярьчих найзгүйгээ би одоо л маш сайн мэдэрч байна. Чи минь миний хажууд байгаач чамд би цагтаа ямар муухай аашилж байснаа бодохоор өөрөөсөө ичиж ингэх ёсгүй гэдгээ бүрч ихээр мэдрэх юм да. Химээгээд уртаар санаа алдвал наран туяа түүний гараас атгаад "Зүгээр дээ, ханд багшаа. Таны оронд байсан хинчгэл тэхэл байсан. Би ч бас ялгаагүй хүүтэй болоод тэр минь өөрөөс нь ихч хүүхэнтэй зууралдаа байвал яавч зүгээр 50 хүлээж авч чадахгүй. Та битгээ санаа зов." Гэтэлч ханд арагшаа сандлаа налан нүдэ анин хэвтэв. Наран туяач жаахан тайвшраад ав гэж бодоод чимээгүй болон мөн бодол дарагдан явна.